Зовлонтой интернет вэ? Яаж шөнөгийн семестрийг дуусгах вэ? Яасан хэцүү байна аа? Ёстой хэцүү байна. За багш нь дэлгэцэн ширлэтгий. Энэ аль хэсгээс эхлээд тасарсан бэ хүүхдүүдээ? Өвөгдсөн файлаа дуудаад яг одоо энэ хэрхийг дууднаа гэдэг тэгээд тасалж шиг болсон. За тэгсэн үү. За тэгвэл энд ерөөсөө ноутпад дээр үүсгэсэн файлаа яаж дуудах юм бэ гэхээр зэрэг энэ ft файл pointer гэсэн энэ нөгөө pointer төрлийн хавьсагчдаа дуудсан файлаа явах хэрэгтэй. Файл дуудах үйлдэлээ хадгалж байгаа байхгүй юу? Одоо энд байна. 15 дугаар мөрөн дээр энэ үйлдэл хийж байгаа гэсэн. Энэ юу болохоор зэрэг за энэ багш нь энэ юугаа энэ хаягийг ийш нь хуулах хэрэгтэй байсан. За одоо энэ хаяг нь болохоор зэрэг би дөрөв засцсан юм аа нөгөө файлын зөөцсөн учраас засцсан байхгүй. Тэгэхээр энэ бол энд байх хэрэгтэй. Энэ дээр энэ та нарт дараа нь яхад амар байх хэрэгтэй юм аа. За энэ ийм хэлбэрээр явах хэрэгтэй юу? Баш дэлгэц байхгүй. За одоо дэлгэцээ яач юу? Алга болгоч юу? Шеэр нь байхгүй болчих юм. Тийм байна тий? За одоохоо энэ өнөөдөр хичээж ямар зовлонтой хичээл болчихвоо. За дэлгэцэн ширлэтгий. За одоо харагч байна уу дэлгэц? Харагдсан хийлээж. Зүйтэй. За тэгэхээр зэрэг бид нар юу хийх юм бэ гэхээр энэ хувьсагчийг ашиглаад энэ хувьсагчид нөгөө файл open уу файл нээх функц ашиглаж байгаа. Тэгээ тэр файл хаана байрлаж байгаа нөхөр энэ зам дээр байрлаж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл D дискэн дээр миний өөрийн компьютер гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та нар өөрсдөө хаана энэ файлыг үүсгэсэн байгаа юм бэ? Тэр замаа энд зааж өгнө гэсэн үг. Дуудаж байгаа файлынхаа. Ойлгож байна уу? Та нарын үүсгэсэн файлын нэр бол ерөөсөө жишээлбэл яг файл нэг зэрэг текст. Энэ бол та нарын үүсгэсэн файл гэсэн үг. Тэгэхээр энэ нэрээ хаана байрлаж байгаа энэ лог замыг энд зөв зааж өгөх хэрэгтэй. Тэгээ ер нь бол хамгийн хялбархан байхыг одоо бодож байгаа бол шууд файлынхаа нэрийг өгч энэ замыг ашиглахгүй бай гэж бодоогоо эхний ээлжинд бол файлын кодыг одоо C-дээр бичсэн одоо энэ бичсэн кодоо хадгалсан фолдер дотроо тэр файлаа үүсгэчүүд хамаагүй амар. Тэгвэл энэ замыг бичээд авах шаардлагагүй шууд файлынхаа нэрийг бичнэ гэсэн үг. Ойлгож байна. За тэгээд хийж өгнө гэсэн үг шүү. За тэгээд энэ дотор яг нөгөө файл олдоогүй бол файлыг нээх боломжгүй байна. Файлаа шалгана уу гэд exit гэдэг функц ажиллаад энэ яг нөгөө дуулах үйлдэл зогсчихно гэсэн үг. Хэрвээ файл олдох юм бол файл амжилтаа нэгдлээ. Тэмдэгт өгдлийг нь тэмдэгтээр нь уншиж байна гэсэн текст хэвлэгдээд доор нь нөгөө файл доторх текстүүд нэг ингээд мөрөөрөө уншигдаад гарч ирнэ гэсэн. За тэгээ яаж мөрөөрөө уншигдаж бүрэн гарч ирэх юм бэ гэх бүгдийг нь уншилж гаргаж ирэх үйлдэл хэн хийх үгээр энэ do while гэдэг энэ давталтын оператор хийнэ гэсэн. Энэ давталтын оператор нь үйлдэлээ хийгээд эхлээд яг ch гэдэг энэ хувьсгч дотор нөгөө файл дотор байгаа
Багш дахиад алга болчихсон уу? Тэглээ. Байна уу? Байна ш. Яа, бүр ингэ төөлчих юм аа. Ямар тэнэг юм бэ? Энэ бүр өстэй бүр хогдор өсрлөлтэй энэ хичээл бүр. Би юу яа та хин рүү явуулах гэсэн чинь а? Дараа нь нөхөх багш, говтор нөхөхөө бөнөө дахиад нэчилээ. Энэ хичээлийг Тийм нэлээ амар олон гарч ороод сая 2 3 хүн орж гарлаа хажуугаар нас. Манайхаас. Яа, энэ ямар тэнэг юм бэ? Хаанаас хүмүүс авч байгаа? За яг юу ямар байна? Би одоо тэгвэл нэгэн рүү юу явуулчих л да. Тэрсэндээ явуулчих. Тэгвэл Зааш. Байр ажруу нэг хэстэй байлээ. Хаад байна вэ? Модл дээр оруулж чадгүй юм уу шүү? Модл дээрээ. Тий. За одоо нэг юм та хэдийг олох шиг боллоо тий. Юунаас юу хасаа дээрээс наан юу хийж аваад оруулж ирдэг. Золог нь хажуудлахаас сургуульд авчих. Багшаа мих чахагцсан. Тэгвэл золог гэртээ найлах гэж юм да. Мик байхгүй. Багшаа миг ч байхгүй. байна одоо. Одоо байна. Одоо байна тий. Йой. Энэ ямар ядарсан бэ? Би энэ чатан дээр ямар ч юм юугаа өгөтгий. Файл өгөтгий. Тэгвэл сүлжээ байгаа дээр болохгүй бол юугаараа юу ячи. Нөгөө нэг юу илээ? Уцнаасаа ярьчи. Тэгвэл байна уу? Байна. Энэ ганц бодлого тайлбарлах гэж хэвчээ мянган юм боллоо шүү дээ. Ямар тэнэг юм бэ? Тэ ядарсан юм аа нэрээ. Уг нь энэ бүтэн семестр болоход анх удаа би ингэж юм тий ер нь. Бас нь гайг байсан баха. Тийм үү? Байна уу? Сонсож байна уу? За би энэ чатан дээр тавиадах юугаа файлаа тавиадах тэгээд тасарчвал нэг нь юу яагараа заа юу? Онлайн байгаа нь би тэгээ уцнаасаа ярьж болж байна. Энэ ямар ядаргаатай хоогүй. Энэ юуныхантай зөндөл хэрэлцсэн юмс. Юу гэдэг лээ нөгөө. За ямар ч юм дээр би тавьчих. Одоо юу байгаа дээрээ юуг нь яри. Дэлгэцэн ширлээд яриадах юм. Ямар
хэцүү юм бэ. Дандаа ингэж ядарч явах юм. Монголын нөхцөл нэр ядарч шүү. За. Энэ аль нь гарч юм? За дахиад энэ шир харагдаж байна одоо. Харагдаж байна. За. За энэ юуг нь яах ёстой шүү. Энэ do while гэдэг оператор дээр би ярьж байгаа тасарсан тийм үү? Тэгсэн. Аха, do while яах гэж байгаа хэрэг нөгөө нээсэн байгаа файлаас тэмдэглэлүүдийг нэг нэгээр нь уншиж авахын тулд get c гэсэн юуг яах вэ? Энэ функцийг ашигладаг байхгүй. Энэ функц дотроо нөгөө тэмдэглэл уншихад нөгөө файлынхаа файл дуудахад хэрэгэлсэн pointer хувьсгчийг ашиглаад тэгээ тэр файл руугаа хандж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ тэр файл руугаа энэ хувьсгчаар дамжиж хандаад тэмдэгтээ нэг нэгээр нь ch гэсэн энэ юун дээр яг хувьсгчийг хадгалж авангуудаа хадгалж авсан хувьсгчаа шууд дэлгэсэн хэвлээд байгаа байхгүй. Уншсан тэмдэгтээ дэлгэсэн хэвлээд байгаа. Тэгээ аль хэзээ болтол явах юм бэ гэхээр зэрэг энийг яг файлын төгсгөл болтол. Өөрөөр хэлбэл тэмдэг дуустал бүх тэмдэгтийг дуустал уншаад тэгээд дуусангууд явах хэрэгтэй. Бүх тэмдэгт уншаад дуусглаа гэдэг давтал зогсно. Давтал зогсонгууд файлыг уншаад дэлгэсэн дээр унших ёстой үйлдэлээ гүйцэтгэж дууссан учраас файлаа хаах үйлдэл хийж байгаа байхгүй энэ дэр. За энд ямар ч юм юу хийж байгаа. Тэгэхээр энэ иймэрхүү жишээ та хэд ер нь лекцэн дээр үзсэн биз дээ? Үзсэн тий? Лекцэн дээр яригдсан уу энэ жишээ? Яригдсан биз дээ иймэрхүү жишээ? За хариулах байхгүй юу? За тэгвэл дараагийн жишээгээ би юу нэ? За үр дүн энэ. Үр дүн хараа file open successful гэдэг reading contents character гэдэг эндээс уншчлаа. Тэгээд яг мөр мөрөөр нь уншина гэд би мастын оюутан branch-ийн үндэсчээс сурахад сонирхолтой ч гэдэг юм текст бичсэн байгаа. Тэр текстний энчгээрээ нэг нэгээр уншигдаад гараад ирсэн гэсэн үг. За дараагийн жишээ binary файлын жишээ байгаа. Энэ файлын жишээ нь юу гэдэг вэ гэхээр зэрэг би шууд тайлбарлаа ярьчих. Тэгээд дараа нь энэ дээр хэдэл ажиллая. Энэ болохоор нөгөө бичлэгээ хийгээгүй юу? Бичлэгээ хийгээгүй юм тийм үү? Явж байгаа юм байна. За явж байгаа юм байна. Уучлаарай. За тэгээд дараагийн жишээ болохоор зэрэг яг үхээр нөгөө файлд binary файл дээр юу ашиглах вэ гэхээр зэрэг бүтэц төрлийг үзсэн мэт хүүхдүүд ээ. Бүтэц гэсэн төрөл яригдсан уу? Лекцэр яригдсан юм уу яригдаагүй юм уу? Тэнэ. Сонсож байна уу? Сонсож. Энэ бүтэц буюу structure гэсэн төрлийг ярьсан уу? Лекцэн дээр ярьсан юм уу? Хүй хүн байна уу? Али камера асаая тамнэ. Хүн байна уу? Байна агш. Байна агш. Энэ бүтэц гэсэн төрлийг ярьсан юм уу? Лекцээр нь. Яриаг баха. Structure гэсэн төрлийг тамнэ. Яриаг баха. Яриаг юм уу? Хорлоо санаж гэнэ үү? Яригдсан уу, яригдаагүй юу? Сайн санахгүй л. Тэгвэл жоохон тайлбарлачих. Юу бэ гэхээр зэрэг нь штэ. Одоо бид нэг ширхэг хувьсгчийг одоо нэг төрлийн хувьсгчийг ашиглахын тулд програмын болгонд дээр одоо нэг хувьсгчаар дамжуулаад уншдаг штэ өгдлүүдээ. Одоо бүхэлдээ утга уншихад аваад нэг хувьсгчаар дамжуулаад одоо төлөөлөдөд уншдаг штэ. Тэгэхээр зэрэг тэн дээр нэг л төрлийн одоо утга хэвлэгд уншигдаад идэг үстэй массив гэхэд хэрвээ жишээлбэл массив 50 утгатай байх юм бол 50-ла 50 ширхэг утгал уншина. Өөр юм бол уншихгүй шүү дээ. Зөвхөн одоо бүхэл тоон төрөлсөн 50 ширхэг бүхэл тоод уншина. Тэгвэл бүтэц гэдэг төрөл нь яа гэхээр хит хитэн одоо
төрлийн утгуудыг нийлүүлээд нэг төрөл шиг авч үздэг байхгүй юу? Ойлгож байна уу? Жишээлбэл одоо ингээд хүмүүсийн бүртгэл хийхэд юун дээр Excel-ийн хүснэг санаж байгаас Excel-ийн хүснэгтэн дээр нэгдүгээр баг нь тоо байснаа, хоёрдугаар баган дээр нь одоо хүний овг үед текст болоод гуравдугаар баг нь нэр нь болонгод бас текст, дөрөвдүгээр мөр нь дахиад юу гэдэг нь курсын дугаар гэвэл тоо гэл ингээд тоо текст ингээ холилдсон одоо талбаруудыг бүгднийг нийлүүлээд нэг файл болгож хадгалаад байгаа үстэй. Яг тэрэн шиг текст төрлийн файлыг ашиглахын тулд яг уу тэрэн дотор binary төрлийн файлыг ашиглахын тулд тэрэн дотор янз бүрийн төрлүүдийг холиод нэг төрөл шиг авч үзэж болдог байхгүй юу? Одоо өөрөөр хэлбэл student гэдэг шинэ төрөл үүсгэж байгаа байхгүй юу? Student гэдэг шинэ төрөл дотор одоо жишээлбэл миний одоо нэг орох гээд байгаа жишээн дээр тэрэн дээр юу их хөхөр зэрэг хоёр талбартай юу байх нь шүү дээ. Файл байх нь төрөл байх нь student гэдэг төрөл маань эхний төрөл нь болохоор зэрэг юу их хөхөр эхнийх нь болохоор зэрэг name гэдэг нэртэй massive байх нь 50 утга авна. За тэрнтэй зэрэгцээд height буюу өндөр гэсэн нэртэй бүхэл тоон төрөл авдаг. Ийм хоёр хувьсагч. Энэ хоёр хувьсагч нийлээд нэг хувьсагч шиг ажиллана гэсэн үг. Ийм хэлбэрийн төрлийг хэрэглэгч өөрөө үүсгэж өгч болдог байхгүй шинээр төрөл үүсгэж хэд хэдэн төрлийг нийлүүлээд нэг массив байснаа тоо болсноо ард нь магадгүй character-гээ тэмдэгтж болгож байна. Зөвхөн тэмдэгт авдаг ч юм уу. Male, female гэсэн хоёр үгний нэгийг авдаг ч өсгөний хоёр аль нэгийг авдаг ч юм уу. Нөгөө хүүсийг тодорхойлох тийм хувьсагч ч юм уу. Тийм байж болох байхгүй юу. Тэгэхээр тэднийг нийлүүлээд нэг хувьсагчийг ашиглахын тулд structure гэдэг төрлийг ашигладаг байхгүй юу. Энэ төрлийг хэрэглэгч өөрөө үүсгдэг. Хэрэглэгчийн үүсгэсэн төрөл. Ийм төрөл үүсгэж болдог. Тэгэхээр зэрэг түүний тулд яах вэ гэхээр зэрэг энэ яах вэ? Энэ төрөл бол яах вэ? Хэрэглэгчинд үүсгэсэн төрөл буюу бүтц төрөл гэж нэрлэгддэг байхгүй. Ийм төрлийг би одоо энэ бодлогонд ашиглах юм аа. Тэгэхээр энэ бодлогон дээр яг уу файл үүсгэхийн тулд заавал ганцхан текст ч юм уу, ганцхан тоо ч юм уу байхгүй байх нь шүү дээ. Binary төрлийн файл дотроо бол massive ашиглаж болох нь байна, бүтц төрлийг ашиглаж болох нь байна, pointer-ыг ашиглаж болох нь байна. Ер нь бол тийм ээ. За тэгэхээр тэрийг хольсон одоо ийм жишээ байгаа. Энэ жишээн дээр юу хийх вэ зэрэг эхний гарнаас оруулах энэ жишээ юу их binary файлыг үүсгэнэ. Үүсгэхдээ яах юм гэхээр зэрэг эхнийх нь мөрөн дээр бол яг уу баган дээр бол хэрэглэгчийн нэрийг дараачийн баган дээр бол юг хэрэглэгчийн одоо тухайн хэрэглэгчийн өндрийнх нь хэмжээг тоо утга авна гэсэн үг. Тийм хоёр утгыг хадгалсан binary файлыг үүсгэж хадгалах. За тийм жишээ байгаа байхгүй юу? За энэ жишээний хувьд болохоор зэрэг яах вэ гэхээр энэ юу харагдаж байгаа юм бэ хүүхдүүдээ? Презентацийн харагдаж байна уу? Харагдаж байна. За тэгвэл энэ дээр юу яах вэ гэхээр зэрэг дээр student гэсэн одоо төрлийг тодорхойлж гисэн байгаа. Энэ төрөл нь болохоор зэрэг эхнийх нь character төрлийн 50 элементтэй massive тийм үү name гэдэг нэртэй massive багтаа нэрээ бичгэнэ. За height гэдэг нэртэй хувьсагчтай энэ бүхэл тоо утга авна. За тэгээ энэ ийм structure төрлийг main функцийн өмнө зарлж өгдөг байна шүү. Зарчим тийм ээ main функцийн өмнө зарлж өгдөг. За тэгээд дараа нь яг үхээр зэрэг энэ main функц дотроо нөгөө structure гэдэг төрлөө дуудсан байгаа биз? Энэ зарлж өгсөн төрлийг энд main функц дотор дуудаад за тэгээд f pointer гэдэг хувьсагч нь файлын төрөл, файл төрлөө хувьсагч авна. За тэгээд тэр файлыг хаанаас дуудах хаана үүсгэх зэрэг энэ binary файлыг яах ёстой нөгөө бичгээр нээх гэсэн үг. fb гэсэн одоо энэ f open гэдэг энэ функц дотор эхлээ файлын нэр байдаг. Хашлтан дотор тэгээд тасал тавиад ард нь тухайн файлыг ямар төрлөөр нээх вэ гэдэг яг уу төрлийн тодорхойлж өгдөг. Энэ нөхцөлийг тодорхойлж өгдөг шүү. Энэ нөхцөл нь бас хашлтан дотор хийгдэх нь FB. Энийг лекцээр ярьсан байх хэвээр. FB төрлөөр байвал яах вэ? R байвал яах юм? Ингээд дан R нэмэх тэмдэгтэй байвал яах юм гэдэг олон янзаар энэ тодорхойлцсон байгаа. Тэр лекцэн дээр байгаа учраас би энийг олон дахин яриад явах уу. За ингээд яг уу binary төрлийн файлыг бичгээр нээх гэж тодорхойлж өгч байгаа. За тэгээд энэ чинь яг давталтаа зарлаад хэдэн ширхэг 5 тэмдэг 5 ширхэг өгөгдлөд уншина. 0-аас 6 0-аас 5 хүртэл 0 1 2 3 4 гээд I-гийн утга 1 E-гийн утга бол
эхний 5 утгыг уншина. Уншаад уншсан утгаа яах вэ? Юу руу тэр student гэсэн яах ёстой. Юу руу ашиглана гэсэн үг шүү дээ. Энэ хувьсгч руу ашиглана гэсэн үг. Өөрөөр хэлэх юм start student in гэдэг энэ өгдүүдийг structure төрлийн энэ өгдөлтөө ямар хоёр талбар байна гэхээр зэрэг name гэдэг нэртэй. Name гэдэг нэртэй талбар маань яах ёстой. Stud L E гэсэн хувьсгч энэ нэртэй массив биш үү? Энэ массив. Энэ хоёр массив болоод student гэсэн төрлийг авах юм шиг үг зааж өгч байгаа байхгүй энд. Тэгэхээр зэрэг эхний массив төр бол яг нэрийг хадгалж өгнө, гарнаас авсан утгыг gets гэдэг энэ функцийн тусламжтайгаар авах нь. Дараачих нь болохоор зэрэг өндрийнх нь хэмжээг scanf гэдэг функцийг ашиглаад одоо бидний мэддэг тийм ээ. Энэ утгыг авч уншина. Ингээд энэ болоод энэ хэсэг бол юу хийгээд байгаа юм бэ гэхээр нөгөө массиваараа дамжуулаад эхний 5 одоо утгыг гарнаас оруулсан утгыг хадгалж авч байгаа гэсэн. Массиваар дамжуулаад хадгалж байгаа гэсэн. За тэгээд дараагийнх нь слайдн дээр болохоор зэрэг нөгөө student 1 гэдгийг юу яах вэ? Нөгөө файл руугаа хандаад бичиж гин гэсэн үг. Энэ ингээд нөгөө гарнаас оруулсан утга болгоно юу руу яах юм? Уншсан бүх утгуудаа юу руу нөгөө FTPR гэдэг файл pointer гэсэн хувьсгчаар дамжуулж нээсэн, уншихаар нээсэн binary файл руугаа бичиж байгаа гэсэн. Энэ бичиг үйлдэлийг хийгээд дууслаа, файлаа хаалаа. За ингээд бичээд дууссан гэсэн. Одоо дууссныхаа дараа нөгөө файлаа буцаагаад RB гэдэг нөгөө файл open гэдэг функц чинь дахиад гарч ирж байгаа байхгүй. Энэ юу хийж байгаа юм гэхээр нөгөө үүсгэсэн файлаа дахиад уншихаар нээж байгаа байхгүй. Уншихаар нээж байгаа. Binary файлыг уншихаар нээж байгаа гэсэн. За уншихаар нээгээд нээсэн файлуудаа бүгднийг нь яах вэ? Өгдлөдөө уншиж чинь. Уншаад юун дээр яах вэ? Дэлгэцэн дээр хэвлэж байгаа байхгүй юу? Файлаа нээсэн учраас массивынхаа элементийг 0-аас эхлээд 5 хүртэл яг нь 0 1 2 3 4-өөд 4 элементийг дөрвөл ингэж уншаад дэлгэцэн дээр энэ за энэ нөгөө name height гэдэг үг чинь урдаа нөгөө student 2 гэсэн нөгөө массив руу хадгалсан байгаа шүү дээ. Тэр массив руу хадгалсан утгуудаа яаж ийн дэлгэцэн дээр хэвлэж байгаа гэсэн. Энэ хоёрын хооронд цэг тавиад байгаа нь ямар ч юм гэхээр нөгөө student гээд энэ дээр энэ student 2 энэ student 1 нь болохоор зэрэг яг нь файлынхаа өгдлийг уншиж чадгална. Student 2 нь болохоор зэрэг уншсан файлын өгдлүүдийг явах хэрэгтэй. Дэлгэцэн дээр хэвлэж гаргахад ашиглагдах функц байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ student 2 гэдэг дээр structure төрлийн талбаруудын тодорхойлж өгөхдөө юугаа яах юм? Массивынхаа нэрийг өчөө цэг тавиад ард нь талбарынхаа нэрийг зааж өгдөг. За ингэж юуг явах хэрэгтэй? Нөгөө height юу structure төрөл тодорхойлсон хоёр талбарыг уншаад уншсан утгуудаа дэлгэцэнд хэвлэж өгч байгаа. Тэгэхээр энэ кодн дээр эхлээд файлаа үүсгэж ийн дараа нь үүсгэсэн файлаа уншаад дэлгэцэн дээр өгдлүүдээ явах хэрэгтэй. Дэлгэцэнд хэвж гарах үйлдэл хийж ийн. Хэвж гарах үйлдэлийг хийж дууссаны дараа файлыг явах хэрэгтэй. Хааж байгаа гэсэн. За үр дүн юм байна. За энэ жишээлбэл name гэдэг нэг өндрийн 1 гэж өгсөн, дараачийн хүний нэрийг S гэж өгсөн, өндрийн 2 дараачих нь D гэж өгсөн, өндрийн 3, дараачихыг нь F гэж өгөөд өндрийн 4. Энэ миний оруулсан өгдөд байгаа. Энэ өгдөдийг оруулаад үр дүнг нь буцаагаад энэ ихний оруулсан утгуудын бүгднийг нь эхлээд student 1 гэдэг яхав юу руу массив руу хадгалж байгаа. Дараачих нь нөгөө student 2 гэдэг массиваар дамжуулаад нөгөө файл дотроос утгуудаа уншаад дэлгэцэн дээр хэвлэх үйлдэл хийсэн байна. За ингэж ажилласан гэсэн үг. Тэгэхээр энэ юу бол яг хөө ийм хэлбэрээр массив ашиглаад хоёр массивыг нөгөө төрлийн утгуудаа хоёр массиваар дамжуулаад нэг массиваар нь дамжуулж гарнаас уншчлаа, нөгөө массиваар нь дамжуулаад уншсан утгуудаа файл дотроос уншсан утгуудаа дэлгэцэнд хэвлэх үйлдэл хийж байна. За ийм маягаар ажилладаг гэсэн үг байна. За тэгээд юу хийж үзэх вэ гэдээ C-г ачаалтсан байгаа үстэй. Код очиж үзэх үү? Код ашиглах уу? Харагдаж байна уу таньнаа? Тэгээ багш. За энэ ийм файлыг үүсгэх нь одоо эхлээд энэ хэлэгч байхгүй. Зэлэг. За одоохон дахиад шеэрлэт. За энэ та хэд энэ notepad нэгэд
Ийм текст бичээд өөрөөсөө өөрөөр нэр текст бичихгүй юу? Ямар ч хийж болно. Текст бичээд за тэрийг хаана хадгалах вэ гэхээр нөгөө C дээрх юугаа хадгална. C дээрх код хадгалах юугаа яах вэ? Эхлээд юугаа хийчих вэ? C дээрх код 13 дахь лабораториас хадгална гэсэн нэг фолдер үүсгэсэн. Тийм тэгээ явж байгаа хэрэг гэж бодож байна би та нарыг. Тэрэн дотроо энэ notepad дээр файлаа хадгалчих. Тэгвэл за текстээ үүсгэх. За яг зэрэг хийх үү? За энэ юуны юу харагдаж байна уу? Notepad-ийн текст харагдаж байна уу танарт? Харагдаж байна. Харагдаж байна тий? Харагдаж байгаа. За би энэ текстийг одоо юу гэдгийг энэ үг нь юу ичил та. За би энэ дээр текстээ өөрчилчихье. Юугаар ашиглаж чадахгүй. За би мастын оюутан биш, би багш гэж биччихье энэ дээр. За интернет тасалдаад байгаа учраас өдрийн хичээлийг маш хэцүү олон удаагийн олон удаагийн агаар орж байна. Тэгээд текст болгоод энийг яахаа би хадгалъя. Одоо save гэд би хуучин зам дээр хадгалчихлаа. За хадгалцсан файл үүсгэсэн үү хүмүүдээ? Хадгалсан гэж. За хадгалцсан тийм үү? За энэ дээр хадгалцсан тийм ээ? Тэгээд апш энэ дээр байгаа. Энэ дээр байгаа. За тэгээд энэ дээр болохоор зэрэг файл нэг дээр хадгалцсан. Файл нэг дээр хадгалчих болсон биш. Хадгалчих шиг л болсон доо. Тийм бай файл нэг дээр хадгалсан байна тий. За тэгээд энэ дээр за энэ дээр яг нөгөө юугаа Монгол болгоо л та. Файлыг нэг боломжгүй байна. Файлын замаа шалгаад текст оруулж тий. Ингээд за та код шивх үү? Харагдаж байна уу? Жоохон товруулж өгч. Жоохон жижигрүүлчих. Жижигрүүлчихээ. Тийм. За. Болоод маш. За тэгээ код шивчих. Дэш яач. Шахчих. Харахад амар ах. Энэ олон текст нь авчиа юун дээр презентацийн дээр байгаа юм чинь.
За тэгээд за ингээд код бүтнээр харагдаж байгаа зү одоо. Харж байна гэж. За. За бичиж дууссан уу хүмүүстээ? Чи харах дуу цагна. За. Ашиглаад тахтай. Бас өгч боцсон гэж. За ажиллаж болж байна уу? Файлаа үүсгэсэн биз дээ? Үссэн. Үүсгэсэн тийм үү? За тэгээд энэ миний файлыг биш өөр файл үзээд байгаа юм байна. За би энийг олъё. Доторхон текст мөн байсан сая. Энэ бурууг нь харуулад байна уу бэ? Буруу нь харуулдаг шүү. Сонирхолтой гэж. Тийм байна. Энэ өөр файлд дуудагдаад байгаа юм байна. За миний файл буруу дуудагдаад байгаа юм байна. За багш нь юугаар харуулах одоо? Файл 1 гэдэг нь За тэгвэл энэ юу солигддог байна те энийг би тэгвэл замын солиоцох юм. Нэг одоох нөгөө юу код байрлаж байгаа яруу гэдэг.
За дахиад одоо уншиж байгаа зү. Одоо уншиж байна. Зүг бооц. Тийм байна. Оролдлоготойгоор яаж ийна гэд. За энэ хэлбэрээр юу нэх вэ? За энэ би юуг нь энэ юугаа монголоотх юм. Файл амжилттай нэгдлээ. За энийг монгол болгочих л да. Нодлын хэрэгжүүлсэн юугаа би ашигласан юм а жишээгээ. Файлдах өгөгдлийг мөрөөр нь уншиж байна. Ингээд юу биччихэ те. За энийг яагаад комплект хийгээд харахаар. За одоо харагдаж байгаа үстэй те мөрөөр нь уншиж чинь гэд. Файлдах өгөгдлийг мөрөөр нь уншиж байна гэд. Харуулчлаа те. За. За тэгээд энэ файл руу хандаж болж байгаа зү. Одоо файл үүсгэж болох нь шүү дээ. Тийм үү ингээд. За. За тэгээд энэ ихний жишээ, дараагийн жишээ. Энэ болж байгаа зү хүүхдүүдээ. Файлаа юу яагаад? Тэгэхээр 13 дахь лаборатори ажлын хичээл бол ерөөсөө хялбархан даалгавар байгаа. Та нар Moodle дээр юуг нь хийж үзээд жишээгээ хийж үзээд тэгээд дараа нь юу яагаад үзээрэй заа юу. За нөгөө жишээ нь. За нөгөө жишээ болохоор нөгөө сүүлийн binary файл үүсгэх жишээ. За энийг бичих үү? Та төрөнийхөө кодыг нэг хальт харуулаач би алтайгаа олдвэ. За. Болохгүй бол нөгөө багшин чатн дээр PDF тавьсан байгаа шүү дээ. Тэрийг аваад үзчих болно шүү. За болчлаа гэж. Болж байна тий? Ааха. За энэ одоо юу болохоор зэрэг энэ шинээр юу гарч ижээ VB гэхээр энэ хараа би үсэг орохоор binary code гэсэн үг шүү дээ. Binary файл, хоёрын файл гэсэн үг тий? За энэ хоёрын файл энэ текстийн томсох уу? Болж байна уу? Болж байна. RB гэхээр binary code гэсэн үг шүү тэмнээд. За тэгээд энэ дээр binary файлыг бичгээр нээж ихнийх нь энэ VB гэх тэ энэ дээр нөгөөх нь болохоор зэрэг RB гэхээр binary файлыг уншихаар нээж гэнэ гэсэн үг. За тэгээд энэ дээр юу яхаар зэрэг нэмэх хасах тэмдэг гэдэг олон юу гараад ирнэ л дээ. Та нар тэгээд лекцэн дээр байгаа юунуудаа эргээд сайн хараарай заа юу. За лаборатори хичээлийн жишээнд болохоор зэрэг дандаа текст файл ашигласан байгаа. Текст файл ашигласан. За тэгээд текст файл дээрээ үйлдэлгүйцэлгээд тэгээд ашиглаж болно гэсэн үг. За тэгээ яг өгдөл хайна гэвэл fseek secant хэмжлэнгээр функцүүдийг ашигладаг. Ер нь бол тийм ээ. Та нар сайн мэдж байгаа гэж би бодож байна. За тэгээд лекц эргээд нэг хараарай гинэ. Бид нар одоо дахин лекц үзээд их цаг байхгүй байгаа учраас та нар эргээд лекц үзэх юм шүү. За тэгээд юун дээр файлыг хэрвээ яг текст файл дээр өгдөл нэмж өчгөр нэ гэвэл нь хамгийн ихний нь open гэдэг дээр нь ганцхан A хэсэг өчж өгч болно. Тэгвэл зөвхөн файл өгдөл нэмэхээр өгдөл нэмж өчгөр нээж болно. Гэх мэтлэнгээр олон янзын
хувилбараа нэмж бичих болно шүү хүүхдүүдээ. За файлыг заавал нээсэн бол хаах ёстой тийм ээ. За тэгээ түрүүчийн кодноос төстэй юмнууд нь хуулаад хуулж тавиад засаа явчих шүү дээ. Та тэгдэм байгаа үстэй. За юун дээр болохоор зэрэг явцын сарлаа заавал өгнө шүү. Тэгвэл нөгөө веб нэгтгэхэд дүнгүй байхаа бол би одоо тэгээ дүнгэж оруулах чадахгүй шүү дээ тамина. Тэгэхээр зэрэг юу ямар вэ? Өнөөдөр дотор хугацаагаа юу яж хэрэгтэй вэ? Энэ магна баяр хичээлдээ яагаад оролцохгүй байгаа юм бэ? Юуныхаа хичээлийг юу гэдэг лээ? Moodle-ийнхаа хичээлийг байна өгсөн. За магна баяраа. Энэ нэг Moodle хичээлээ яагаад үзэхгүй байгаа? Чамд асуудал гараад байна уу? Энэ Moodle устдад татсан чинь харин юу одооных нь гарч ирэхгүй хуучин семестрийн гарч ирж болдгоо. Минийх. Тэгээд чамайг би уг нь бүрдгцэн хэвээрэл байна шүү дээ. Тий. Өмнөх семестрийн хичээлүүд гарч ирж болдгоо минийх. Тэгээ багш нартай хэлсэн юм уу? Би тэгвэл чамайг юу яагаад дахиад авах уу? Устгаа дахиад авах юм да. Чи надад эртхэн хэлэхгүй гэсэн бол би одоо 23 хоногоос өмнө аль хэдийн чамайг татаад авчих гэсэн байхгүй юу? Энэ балчин юм байна уу? Балчин байгаа тийм өнөөдөр. Балчин юм аа. Балчин байсан биз дээ. Бян баримчин уучлаарай бян баримчин. Бян баримчин хичээд оролцож байгаа. Энэ балчны мөрөөс алга болчихын энэ хэн бадарч биш хулан бадарчийн хулан. Таних уу? Энэ төгөлдөр гэж байна уу? Ган эрдэнэ яга алга болцсон бэ? Мэдхүү? Ган эрдэнэ гэдэг хүний мэдхүү? Би тэгвэл хэнийг дахиж нээх юм бэ тийм үү магна баяраа? Муунд л жоохон алдаа заадсан юм шиг л. Энэ устгаа татсан чинь харин. Алдаа заагаад харин устгаа татсан чинь. За тэгвэл одоо шууд шалгачих багш нь. Газ шалгаадах одоо би чамайг тэгвэл юу яагаад? Нэгэд хаагаад хасчаад эргээгээд авчий. За. Тэгээд хоёлаа яг энэ хичээлтэй байх хугацаанд юугаа асуудал шийдээд авах гэдэг. Магна баяр тий. 107 кодтай мөн биз дээ? Мөн. Тэгвэл би эндээс эхлээ устгачих. Магна баяр мөнх алдчихсан тий. За тэгээд одоо би дахиад нэмээд авах юм. За одоо үзтээ. За. Би чамайг устгачаа дахиад авчлаа. Өөр юм асуудалтай хүн байна уу?
Сайн уу их Тэмүүж яга сүүлд орж ирж байна вэ? Оо харин багш явцын сорил 2 өгж байгаад бүр мартчих таг орж байгаагаа. Яй. Оошлоо. Би одоо өдөр одоо хонготод мессеж бичсэн ч гэсэн уншихгүй л байх та тий бас. Алтан гэрлээ. Сайн уу? Чи аваа заримдаа юмд оролцож, заримдаа оролцохгүй ямар асуудал байна аа? Байна уу алтан гэрлээ? Байна уу? Яс интернетийн асуудал байна уу? Хаги бүгдээрээ нэг дэлгэцээ нээчих чалээ. Би одоо ганцаар бол гэртээ ганцаар өрөөндөө ганцаараа байхад. Камера огш камера юу? Тийм бүгдээрээ камера нэ. Их Тэмүүжнээс яасан гинэ хүүхэн чи юг текст файл үүсгээд даалгавраа хийсэн байсан л да багш нь харсан. Харин өнөөдрийн юун дээр саяын жишээн дээр одоо энэ дэлгэсэн дээр харагдаж байгаа жишээ бол юу байхгүй юу? Нөгөө binary файл үүсгэх. Тэгээ энэ файл binary файл гэхээр ямар файл байх вэ? Хоёртын файл байхгүй юу? Хоёртын файл. Хоёртын файл яаж үүсгэх вэ? Хоёртын файлыг үүсгээд дотор нь файл нөгөө тий өгдөл бичгээр нээгээд үүсгээд тэгээд дараа нь уншсан текстээ явах хэрэгтэй буцаагаад юу яаж байгаа. Дэлгэсэн дээр хэвлж авч байгаа. За багш. За тэрийг энэ харж л энэ кодыг. Тий хараад шивэд үзмээр нэгдүгээр хоёрдугаар энэ хин алтан гэрэл Магна баяр хоёр ядаж дэлгэсэн нэтэ бид хоёр гэрсэн сэтгэлд бодгүй. За Чинбат бодлого хийсэн хамгаалах юм. Одоо хамгаалсан зүйл болдоо гэж. Би харин яг нэг хичээл доосон гот манайх техникийн уралдаан болчиход байна. Дүүгэл дараа болох уу? Би датны бодлогоо эсвэл нөө дахиж явуулсан бодод хамгаалах уу? Юу хамгаалах юм бол би чамаас өөрөө юу юм? Хоёулаа тэгвэл тусдаа цаг тархиж байгаа дуулчих хөө. За тэгээ гэж. За тэгээ. Багш нэг хэдэн асуудлууд байна надад. За. Сая би нэг явцын сорил 2 өгдөг байхгүй. За. Тэнгүү жоохон нэг энэ ингээд одоо асуултууд байгаа шүү дээ. За. Асуудлууд нь жоохон нэг асуудалтай асуултууд юм шиг надад санагдаад болтгоо. Юуцэн би скринээ өгөөд нэг харуулж байна. За. Сая харин явцын сорил өгөөд тэгсэн чинь жоохон тийм л болчихлоо. За багш миний скрин харуулж байна. За Тэмүүжийн багш одоо энэ дээр болохоор зүгээр шууд сондгоо элементүүдийг авна гэж байгаа зөвшөө. Тий. Тэнгүү сондгоо элементүүдийг авахын тулд би зүгээр энэ дээр болохоор I-нд нэгээс эхэлж байгаа юм чинь I-га шууд 2-оор нэмэгдүүлээд явчих штеп. За. Тэгээд ингээд өгөнгүүд эндээ зөвхөр хариулт нь болохоор зүгээр I-га ингээд хүчсэн иймэрхүү юмнууд байгаа гэдэг. Correct answer is E гэдэг нь. Тийм. Иймэрхүү асуултууд амар их өглөө. Тийм үү? Тийм. Одоо чинь одоо ингээд энэ нэг юм асуулт байгаа даа. Тэнгүүт наадах машиныг бүтэн код хийчих би бүр. Тэнгүүт багш одоо энэ асуулт яадаг. Хамгийн сүүлд нь бол дагуулсан өөрөө энэ функц тавцаад болохоор үйлдэлүүдээ бүгдийг хийчээд Тэнгүүд энийг буцаах үед энд болохоор n-ээс хасах 1 гэж байгаа байхгүй. Хэрвээ n-ээс хасах 1 гэсэн бол энэ функц дотроо ахиж ингэж үйлдэлүүд хийж n-ээс Return-ээс дээр бичигдэх хэсгийг бичлэгдэж штэ. Тийм байна. Тэнгүүд хамгийн сүүлийн энэ л авах хэрэгтэй. Үгүй энэ доотлохын зөв. Энэ гэж юу? Тийм штэ. За. Return-ийн дараа юу байх вэ гэд. За тэнгүүд энэ бас байна уу шаа. Энэ нэг ойлгомжгүй нэг юмхүү юм. За би эргэж харъя тэрийг харъя. Багшаа би яг нэг юм асуучих. За. Жаахан дээш гүйлгэж болох уу? Бити гараарай.
дахиад жаан дэвшлүүлж. За. Энэ дээр нэг тийм юм биш юм аа. Тэгсэн чи дунд нь тааваагүй ингээд алтаа цаацсан мэл. Нэг минийхтэй би үгүй нэг Наад програм чи юу шалгадığım бэ гэхээр шүү дээ. Яг багш ямар форматаар бичиж оруулсан бэ? Тийм форматаар нь оруулахыг шаарддаг. Тэр оруулаагүй алдаа гэдээ авчтыг. Дунд нь иймэрхүү юмнууд орчхоор яг юу их ойлгохгүй. Тийм үү. За би харъя, эргээд харъя. За багш. тэр нэг заа дахиад нэг хараад. Энэ багшаа бүр айгу адгүй байгаа гэдэг багшаа гэхгүй. Юу гэнэ? Скан F-г бичсэн чи буруу байсан гэж юу? Синтекс гэдэг ашиглах байсан. Өнөөдөр текст гэдэг функцийг ашиглаж шүү дээ. Одоо багшаа нэг иймэрхүү нэг хэд юмнууд. За би харъя. За. Эргээ харъя. За. Өөр асуудал байна уу? Тийм багшаа та өчтөр нөгөө нэг явцын сорилууд нийцсэн байсан шүү дээ. Тий. Тэгсэн чинь 2-оос явцын сорил 2-оос явцын сорил 2-оос хойшоо нийцсэн билээ. Явцын сорил нэгийг нэгээгүй лээ. Би дэ багшаа юудсан бүгдийг өгсөн. Хөөе, явцын сорил нэгийг нээхгүй шүү дээ. Нээхгүй мó. Юу гэж нээхгүй. Дүнгээ тавиад дууссан юм чинь. Үгүй багшаа. Явцын сорил нэг биш, сэдвийн сорил. Сэдвийн сорил нэгийг угаасаа аваагүй. Аагүй мó тий. Сэдвийн сорил нэгийн оронд баттах шалгалт авсан байхгүй. Баттах шалгалтын бодлого удасан юм. За багшаа. Тэгвэл за. Сорилуудаа би бүгдийг хийдэг. За харъя. Тэгвэл харъя. Би нээгээд л өгсөн ямар ч байсан. Камера нэтэ, магна баяр камера нэтэ. Яа, за ингэж царай гэж нэг харах гэж. Мөдөл чинь болж гинөө? Магна баяраа. Сайн алтан гэлээ. Ёо. Тэр энэ юуны нэрний ард юу ч байгаа юм бүү мэд, хин ч байгаа юм бүү мэд. Ийм хүмүүс л байна. Хичээл өсгөх хэцүү байна уу? Гайгүй юу? Гайгүй. Болж байна. Тэгээ даалгавраа хийж явуулаа чи таминэ. Нэг хэсэг нэг компьютер нэг газар кредитлэгтэй тэгэл нөгөө нэг гаргаж оруулахгүй бэлтгэл жоо. Яа. Одоо гайгүй юу? Семестр дууслаа таминэ, дууслаа яах вэ? Юм сурвуу. Сурсан уу? Сурсан багшаа. Тийм үү. Хичээл таслаагүй хүмүүс ямар ч гэсэн хоосонгүй байхаа л гэж бодож байна. Энэ зарим алдаг оног ороод исэн улсууд одоо би яана. Би яаж дүнгийн чин гаргана таминэ. Би бүр тэрнээс л айж. Тэгээд юу ямар вэ? Даалгавраа алтан гэрлээ. Хэрвээ даалгавраа нөхөд явуулдаг бол багштай мессеж өччих нөгөө чат өччих заа юу. Тэгээд надад чатаар явуулаад нөгөө Teams-ийн чатаар явуулаад иж болно. За юу. Чадахгүй бол асуу. Тэгээ өмнөх бичлэгүүдийг үзэж болж байна уу? Тэрийг чага болж илээ. Болж байна уу? За. За тэгвэл тэрийг үзээд хичээлээ хиймээр байна. Одоо ядаж бүр дүн авахын төлөө хичээл хиймээр байна. За. Өдөртний шалгалт авна шүү дээ одоо. Тэгэхээр амар хэцүү болчих гээд байгаа байхгүй юу? Алтан гэрэл хаанаас орж байгаа? Хотоос юм уу? Хөдөөнөөс юм уу? Хотоос уу? Тэгтээ хотод аягүй хэцүү байна л да. Ийм бүхэн хаалттай зовлонтой л байна. Тэгээ бүгдээрээ л тэгж амьдарч байгаа юм чи яах вэ? Тэгээд ямар ч хэлсэн даалгавраа хийгээд явуулаад багш нь дөнгөж өргөл гаргана шүү. За юм. За хичээлээ хийгээд асуух юм бол асуугаарай. За магна баяраа. Камера нэгэт хөө болж гэнэ үү? Нөгөө юу ч болж гэнэ үү? Болцсон. Болцсон уу? Алидийн их байсан байхгүй да чи. Яагаад ингэ тоохгүй яваад идэм бэ? Даалгавар хийх юм уу залуу? Тэгээд тэр юуны сорилтыг өгсөн үү? Явцын сорилтыг өгсөн үү? Үгүй. Өнөөдөр 11 цагт дуусна. Хугацаа нь. За. Яг тэгвэл веб нэгдэд би дөнгөө оруулах гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу яагаагүй хүмүүс бол
шалгалтай өгөөгүй хүмүүстээр дүн оруулж чадхаа болчихж байгаа байхгүй юу? Ойлгосноо? За. Чи хизээ өгч чадах юм? Одоо өгч. Яа, тэг гурилдаа өгчих юм уу те? Таагаал тавьчих уу? Үгүй. Яа, тэг шалгалт өгөөд одоо ер нь хаахгүй тий. Сорил 2 ч бүтэнсээ нэгтсэн байсан. Тэр нь юм биш тий. 26 дэгцэн штэ. Өнөөдөр 30. Тэгвэл мөн л юм. Бүтэнсээ дэгсэд сорил 2. Явцын сорил 2 гэдсэн. Явцын сорил 2 тий. Дүнгээ харсан уу? Сорилын дүнгээ. Үгүй сорилын биш ээ. Явцын дүнгээ 1-ээс 12 дахь 7 хоногийн. Үгүй. Хараач ээ. Энэ мүүдэл дээр байгаа. Татаж аваад үз. За. Чи хэр зэрэг оролцоотой байсан бэ? Нийт 86 оноохоос хэдийг авсан бэ хардаа? 50. Хичээлээ хиймээр байна, үзмээр байна хүүхдүүдээ. Одоо ингэ семестр дуусчин би одоо яах вэ? Магна баяр хаанаас орж байгаа? Хөдөөнөөс хотоос. Хөдөөнөөс. Аль аймгийн? Аранга. Аранга хорлоо байнга орж байгаа штэ. Тэ хорлоо. Би агшаа ирсэн штэ. Эрдэнэт лөө. Өшөхийн арангаах үлээ. Арангаас дахиад хүн байгаа штэ. За хинэ магна баяраа. Асуучих уу дараа нь. За асуу. Одоо би очоод явсан нүг харсан байхгүй юу? 80 41 гэж байгаа байхгүй юу? Одоо би үлдсэн юм хангаалаа дүнгийн нэмүүлж болох уу? Одоо за. Нэмэгдэн. Дутуу юм хамгаалч нэмэгдэн шүү. Оноо ч нэмэгдэн шүү тамина. За тэгвэл магна баяраа хичээлээ хийн те. За сайн байна. За хэдээд бодлогоо юу үзье. За камера хааж болно. Бодлогоо үрдүг харсан уу? Ажиллаж байна уу? Хартумэ. Багш байна уу? Интернетийн асуудалтай болсон юм шүү. Хөө зогс хөдөлгөөн болчихлоо шүү дээ. Байна. Байна. Дахиад мэдээлэл өгсөн. Та компьютер хийгээд үзтээ болж гинэ үү? Болж гинэ үү? Файл үүсэж байгаа үсттэй. За энэ Sky Media өнөөдөр өглөөч ингээд миний мэдэрлэлээр тоглолоо. Өстэй ядаргаатай. Sky Media юм уу? Тий Sky Media. Түр аргагүй. Sky Media ажиллахгүй байгаа хүмүүс амар уурлаад байсан. Йоо, бүрөөсөө боож өглөө нэрээ. Нэг хөл хорионор гэдэг нэг серверын дийлэхгүй байгаа гэдэг өөртөө бүр хийжсэн шүү Sky Media. Йоо. За юу оруулахаар файл үүсэж гэнэ хүмүүстээ. Тэгээ үүссэн файлаа та нар юун дээр нэгэд үзтээ нөгөө текст юу ноутпэд дээр нэгэд үзтээ тэгэнгүүт нөгөө ийм шал танихгүй коднод болоо хөрвцсөн байгаа. Хоёрын код бол зөвхөн 0101 биш. Ер нь танихдахгүй код болоо хөрвцсөн байгаа. Тийм хэлбэрийн файлууд үүссэн шүү. Хана. Тэг аа. Тэгээд юу яах хэрэгтэй вэ? За тэгвэл код юу яаж үзээд тэг гэрийн даалгаврын юугаа би юун дээр өгчнөө. Тэгэхээр над чатан дээр чинь ч гэсэн би PDF файлаа өгсөн байгаа шүү дээ. Тэндээс таад аваад юугаа ягаарай. Даалгавраа Moodle дээр даалгавраа хийгээл илгээх хэрэгтэй шүү. Яа, за өнөөдрийн хичээлээ тэгвэл дуусгая даа тэрхүү.
Тэгээ ахлаа. Тэгээд. Тэгээ ядарч юм чи хичээл дууслаа. Тэгээ агш хизээ цагаа харах уу? Хоёул хизээ цагаа төгрөх үү? Хамгаалах цагаа. Харин чадлж байгаа цагаа тохирч хоёлоо. Тэгээд Харин оройхон өдөөс хойш болоо тэхүү. За агш. Ямар ч би одоо хуралтай юм бэ? Хурал руу орчоо тэгээд байгаа. Би бичиж заяа чимбата. Чи миний сорил 2 орж юу? Би бүтцэн төгсөн байхгүй юу? Та нэг шалгаад өгөөч. Сорил 2оо. Алтан гэрэл. Сорил, явцын сорил 2 уу? Аха. Явцын сорил 2, хулан лавг жаргал очир Эрдэнэчим бат хорлоо Манлай баяр. Батхуу бян барин чи их тэмүүжин гэсэн хүмүүс өгсөн байна. Алтан гэрэл ороог байна. Би бүтцэн төгсөн мөдөл дээр. Ороог байна үхэ. Явцын сорил 2 гэдэг дээр үү? Тэ. Бүтцэнд ингэсэн байхгүй юу? За. Яг 5 цаг таагдах байсан бохгүй юу? Тэгээд би яг 4 хэдийн үед өгч ирсэн. Тэгсэн чинь буцаад нэгдчихсэн байхгүй юу? Би тэгээд үгүй 5 юу штэ. Энэ хаагдах хугацаанд болоогүй шүү дээ. Өнөө шинэ хаагдсан шүү дээ. Гүг ингэсэн зөв бүтэнсэнд 5-аас хаагдна гэд надад notification ирсэн байхгүй юу? За. Тэгээд би 5-аас хаагдах гэдэг юм бахтаа гэж одоо 4 үед өгч ирсэн. Та тэг шалгаад өгч. Тэгээд тэгсэн чинь 5-та хаагдсан гутаа буцаад нэгдчихсэн байхгүй юу? Би хугацааг нь сонгоцсон. Тийм. Дахиад өгч. За. Дахиад одоо өгч болно. Аха. Тийм. За. За өөр асуудал байна уу тэмнэ? Бас энэ явцын дүнгийн миний нэр алга. Хин бэ? Алтан гэрэл. Алтан гэрлийн дүн алгаа. Тийм миний нэр алга. Нэр алгаа. Үгүй байлгүй. Одоо би шалгаж байна. Одоохон яг л. Багшаа гарлаач уу? За баяртай. Юугийн дотор оруулсан юм уу би? Тийм байна. Алтан гэрлийн нэр би дахиж оруулах юм байна энэ файлыг. Одоохон. Алтан гэрлийн оног би одоо хараад өгчий. Ерөөс асуудал байхгүй. За, хичээлээ юу яасан хүүхдүүд нь гарч иж болно. Амралтын өдрүүдэд сайхан гүйлээрэй. За. Сайхан амраа. Баяртай өгч. Алтан гэрэл шүү. Алтан гэрэл байна. Алтан гэрлийн оноо хийдгэж 19 оны 67. 86 авахс шүү. Тийм. Ус лаборатори Тий, алтан гэрэл шүү дээ. Тэгээ юу хийсэн бэ гэхээр би шууд хэлээд өгчий. Лабораторийн ажлуудаас 1-2 дугаар лайв хичээлд оролцоогүй